Сайн уу загварын харахтнуудаа бичлэг орох чадлаггүй нэлээд хугацаа өнгөрсөн байна. Айл хэдийн нэг юу өглөө уйлгалт орох гээд бүгдээрээ бэлтгэлээ хангаж байгаа болоо гэж бодож байна. Гэлээч гэсэндээ намар өвлийн хувцсны трендийн талаар мэдээллийг хараахан авч амжаагүй байгаа хүмүүстэй зориулаад өнөөдрийн бичлэг бол намар өвлийн загварын чиг хандлагын миний зүгээс бэлтгэсэн анализыг та бүхэнд танилцуулах болно. Энэ удаагийн fall winter чиг хандлагыг хэлбэр сэлвэт, өнгө материал, хэ принт болон аксессуар detail гэсэн дөрвөн ангилалд хуваасан. За стилистийн зүгээс мэдээж өнөөдрийн ярих загварын трендүүдийг өдөр тутмын амьдралд ойр шууд загварын тайзнаас нь баргалж аваад өмсгөх боломжтой айтмуудыг тусгаалan бэлдсэн байгаа. Сүүлийн хэдэн жилийн трендийг харах юм бол 2000-ад оны их үеийн Y2K, 90-ад оны стрит хэв маяг, за мөн 70-ад оны бохо, бохоймен хэв маяг, за түүнчлэн 80-ад оны максимализм зэрэг загварын салбарт бол хайлайтанд байдаг томоохон ийм хэв маягууд бол ирчгсэн юм шиг харагдчих. За намар өвлийн улирлын хамгийн гол хувцснуудын нэг бол яхаа аргагүй гадуур хувцас гэдэг шүү дээ. Тэгэхээр гадуур хувцсны талаар ярих гэхээр заавалчгүй тухайн хувцсны эсгүүр, хэлбэр, ерөнхий сэлвэтийг нь ярих шаардлага. Энэ улирлын загварууд бол 80-ад оны мод, 80-ад оны мэдрэмжээр дүүрэн байгаа. Бид 80-ад оныг эргээд санах юм бол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эрс өссөн гэж үздэг штеп. Энэ нь бол эмэгтэйчүүд ч гэсэндээ эрчүүдтэй ижил, удирдах, манлайлах, шийдвэр гаргах чадамжтай, чадвартай, за мөн тийм эрхтэй гэдгээ батлахын тулд хувцсаараа дамжуулан тэрхүү мессежийг илэрхийлэх шаардлагатай болсон байдаг. За үүний баталгаа юу вэ гэвэл тухайн цаг үед Giorgio Armani тэргүүтэй дизайнерууд эмэгтэйчүүдэд зориулсан өргөн мөвтэй буюу эрэгтэй хувцсны эсгүүртэй костюм, пижак, суйд хослол зэргийг гаргаж ирснээр тухайн цаг үедээ нэлээдгүй том тренд дэлгэрсэн байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоомын талбарт хүчтэй харагдах хэрэгтэй гэсэн санааг загвараар дамжуулан илэрхийлж исэн гэж ойлгож байна. За ерөнхийдөө өргөн том мөр гэдэг бол тухайн 80-ад оноос хойшоо бол хүч чадал, удирдагчийн бэлэг тэмдэг болсон гэж үздэг байна. За Prada-гийн загварын шоун дээрээс өвдөгт авсан өргөн мөртэй пальто бол нэлээд хүчтэй импрешн үлдээсэн. Овертой өргөн мөртэй хэрнээ өвдөг хэсэг рүүгээ нэлээд нарийнсан загварыг харах юм бол хэлбэрийн хувьд маш хүчтэй удирдагчийн гэмээр хатуу юм дүр төрхтэй харагдаж байгаа бол товчны хэсгийг сувдан чимэглэлээр шийдэж өгсөн нь илүү элеганс, эмгтээлэг мэдрэмжийг чөлгөж өгсөн юм шиг санагдсан. Gucci-гийн пальто ч гэсэндээ материалын сонголт, ханцууны урт, дизайн нь за тэр чигтэл ерөөсөө 80-ад оны хэм маяг шиг харагдаж байгаа. Харахад ерөөсөө яг энэ цаг үеийн хувцсуу эсвэл яг 80-ад он тэр чигтээ буцаад хүрээд ирвүү ялахад юм хэцүү санагдам, ностальжи мэдрэмжийг сэргээсэн юм шиг харагдаж байгаа. За Saint Laurent дээр ч гэсэндээ ретро хэв маягийн том power мөрийг гаргасан байгаа. Зөвхөн гадуур хувцснаас гадна сүлжмэл цамц, блейзер, плат, срочк гэх мэт олон төрлийн айтемдэр ч power мөрөд ажиглагдаж байгаа нь энэ улирлын гол point гэж хэлмээр харагдаж байна. За ялангуяа иймэрхүү cropped өргөн мөртэй жакет доор эсвэл срочкын цамц доор джинсэн өмөдөл өмсгөд маш тренди загварлаг харагдах болно. Хэлбэрийг загварын шоун дээр тийм ээ ийм хэлбэр тренди байна гэдэг мессежийг бидэнд өгч байгаа гэж ойлгох их зүгээр. Тэгэхээр хамгийн гол хүчтэй өхийг зориод байгаа тэр хэлбэр бол уруу гурвалжин хэлбэрийн мөр хэсэгт хүч өгсөн загваруудыг илүү санал болгож байна. Түүнчлэн илүү өдөр тутамд өмсөх боломжтой амьдрал дээр нэлээд буусан загваруудыг хит хитэн брэндүүд бас танилцуулсан байгаа. Жишээлбэл Mimi-гийн загварууд бол мөр хэсэг нь нэлээд дугуурсан, хитрхи хүчтэй хитрхи багс дөрвөлжин харагдахгүй маш тогтвортой мэдрэмж төрүүлж байсан. Гэхдээ удирдагчийн юм хүйтэн ширүүн дүрээс зайлсхийдэг бүсгүйчдэд Acne Studio-гийн Power Shoulder-аас бас санаа авбал зүгээр юм болов уу гэж санагдсан. За миний хувьд бол хамгийн хөөрхөн санагдсан загварын сүлжмэл цамцны том мөр нь ажил хэрэгч гэхээсээ илүү биггүй, playful мэдрэмжийг бас өгч байгаа. Дээгүүрээ баг зэргийн oversize бол доошоогоо нарийнсан хэв маяг туршихад энэ үйлрэлд бол илүү загварын мэдрэмжтэй харагдах болно. Ерөнхийдөө бол загварлаг хувцлалт тийм ээ гоё стайлиш байна гэдэг бол яг ийм хувцснуудын хэлбэрийн тоглолт байдаг. Тэгэхээр дээгүүр хэсэгтээ объемлог загвар өмсөн бол доошоогоо илүү эмх цэгцтэй джинс өмсөгч гэдэг юм уу энэ нь бол хувийн онцлог, сонирхол, түүнчлэн биеийн хэлбэрийнхаа айл хэсэгт илүү их хүч өгмөр байгаа загварын мэдрэмжээ илэрхийлэх юм боломж гэх юм уу.
Тэгсэн ч гэлээ power мөрийг өмсгöd өдөр тутамд нэлээд хэцүү санагдаж байгаа. За тэгвэл би бодит амьдрал дээр өмсөж олохныг 2 жишээг хэлж өгье. За жишээлбэл яг эдгээр шоун дээр шиг тийм ээ дээгүүрээ өргөн байснаа тоогоороо нарийнсан 80-аад оны мэдрэмжийг өгөх шаардлагагүй. Харин түүний оронд энгийн шулуун өмд эсвэл жоохон бага зэргийн өргөн wide өмдөн дээр өдөр тутамдаа өмсдөг хүүдий цамцаа давхарлаж өмсөд hip эсвэл юм casual хэв маягийг гаргаж олно. За эсвэл илүү элеганс, минимал, ийм цэвэрхэн цэмцгэр мэдрэмжийг өгөхийг хүсэж ивэл бүхэлдээ цагаан эсвэл бүхэлдээ хар монохром мөнгөөр лук бүрдүүлж гадуур нь power jacket-а давхарлаж өмсөхөд ерөөсө төгс хувцлалт болж байна. За иймэрхүү байдлаар бидний өдөр тутмын хувцсны элементүүдтэй тийм ээ баланс үүсгэж power мөрийг амархан тухтай ашиглах боломжтой. Үүний дараа мэдээж өмд болоод юпкны талаар ярих зүйтэй байх. Prada, Miu Miu, Chanel гэх мэтчлэн зааврын шоунуудыг харах юм бол юпкны уртыг яг өвдгөн дээр дуусгаж өгснөөрөө илүү онцлог байгаа. Тэгэхээр өвдөг татсан миди урттай харандаа хэлбэрийн юпкнууд бол энэ үйлрэлд хамгийн их өмсөгдөх загваруудын нэгт орж байгаа юм шиг санагдсан. За энэ үйлрлийн өмдний трендүүдийг харах юм бол ихэвчлэн шулуун хэлбэрийн өмд, за түүнчлэн white leg буюу өргөссөн өмднүүд олон ажиглагдсан байгаа. Өмнө түнчлэн нэгэн онцгой өмдний хэлбэр бол Taylor төслийн буюу за заримдаа бас cigarette гэж нэрлэж байдаг. Чанартай эсгүүртэй маш гоё юм Taylor эсгүүртэй шагаа хэсэг рүүгээ бага зэргийн нарийнсан хэлбэрийн тренди харагдаж байна. Одоо чи анхаарал татах үз хэлбэртэй гадуур хувцс бол нөмөргөн дизайн байна. Жишээлбэл Chanel-ийн загварын шоунаас харахад уурт талууга богиносон нөмргүүд гарсан нь гараа хөдлөхөд илүү тохиромжтой практик талаас хөнгөн мэдрэмжийг төрүүлсэн. Эмгэн даавн материалаар хийгдсэн загваруудын хувьд гарах юм бол мөрнөөс доошогоо шууд унсан эсгүүртэй алхах болгонд л хоёр тишээ ихсэж байгаа байдал нь бол их шиг мэдрэмжийг төрүүлж байгаа. За гэхдээ иймэрхүү нөмөргөн загваруудыг авлаа гэд дараа жил өмсгөх болоо түүний дараа жил өмсгөх юм болов гэж бас эргэлзэж байгаа хүмүүст бол шууд ийм загварыг худалдаж авах гээд яарах хэрэггүй гэж зөвлөмөр байна. Иймэрхүү хэлбэрийг бол бид нэр маш өргөн том шейл альчуурыг ашиглаад биеийн дээд хэсэгтээ хороогоод өмсгөхөд нөмрөх шиг мэдрэмжийг бас төрүүлэх боломжтой. За Tory Burch-ийн бүхэлдээ нэг өнгийн өмсгөл за тэр дундаа бүхэлдээ бооронгоор лүг бүрдүүлсэн монохром хувцлыг харахад бол маш тансаг мэдрэмжийг төрүүлж ирсэн. Яг удаа аваад өмсчихэд боломжийн мэдрэмж төрүүлж байгаа тийм. За хамгийн гоё анхаарал татж байгаа зүйл нь бол боор өнгөн дээр улаан өнгийн жижиг акцент өгсөн байгааг санаа аваад өдөр тутамдаа заавал туршиж үзмээр санагдсан. Боор өнгийг сааралтай эсвэл тэнгисийн цэнхэр буюу найвын өнгөтэй хослож өгөхөд маш гоё төгс шийдэл гарч ирдэг буюу ямар ч үед толгойг ашиглах шаардлагагүй өнгөний хослол байгуулна гэдгийг амлаж байна. Түүнчлэн яг хоорондоо ижил өнгөтэй загваруудыг монохром болгож ашиглахаас илүүтэйгээр хоорондоо ялгаатай боор өнгөнүүдийг Burberry дээр маш гоё өмсгөр ашигласан байна. Миний хувьд энэхүү загвар бол нэлээд хараг пулаасан. За яг энэхүү лүкийг өмсөж явж байгаа эмэгтэйг араас нь харах юм бол тийм ээ хин ч харсан дэгжин завурлаг сайхан бүсгүй байна гэсэн сэтгэл төрүүлмээр стилийг гаргасан юм шиг санагдлаа. Эндээс бид нэр зүгээр нэг гоё юмаа гэд хараад өнгөрөхөөс гадна сураад авах нэг зүйл байгаа. Доод хэсэгтээ хамгийн бараа өнгийг барьж өгөх юм бол хувцлалт илүү доктортой баланс хаяатай харагдаж байгааг энэ жишээнээс харж болж байна. Хэрвээ та бүхэлдээ боор өнгөөр хувцлая гэж шийдсэн бол багахан зэргийн тооцоолол бас шаардлагатай. Ямар тооцоолол вэ гэхээр стилийн тооцооллыг гаргаж өгөх хэрэгтэй. Боор өнгө бол винтаж стилийн өнгөний палетрт бол зайлшгүй байж байгаа тийм. За бүр цаашаа ярих юм бол боохой стил, этник, уламжлалт гэм маягууд дээр ч гэсэндээ боор өнгөийг түлхүү ашигладаг шүү дээ. Тэгэхээр та ямар стилтэй харагдахыг хүсэж байна вэ гэдэг дээрээ төвлөрөөд боор өнгийг өөрийнхөө стилд тохирохуйц байдлаар одоо элементүүдийг тийм ээ хувцснуудыг сонгох нь зүйтэй байгаа. За түүнчлэн зөвхөн боор өнгнөөс гадна намар өвлийн уйлралын өнгөний палетрыг харж байхад шоколадан боор өнгө, бүдэг павдер ягаан өнгөтэй үнэхээр хөөрхөн хосол үүсгэж байгааг ажигласан. За түүнчлэн час улаан өнгийн загваруудыг танилцуулсан байгаа. За ерөөсөө бүр үнэхээр супер фэшн дива мэдрэмжийг үүсгэсэн тийм ээ. Тэгээ таны хувьд өдөр тутамдаа час улаан өнгийн одоо монохром хувцс өмсөд ажилдаа явж байгаа гэж төсөөлөд үзтээ. Зоригтой өөртөө ихтэй өмсөд явах хүмүүс байх боловч ихэнх хүмүүс тийм яадаг бол гэсэн эргэлзээд хүрчиж магадгүй. Час улаан өнгөний тэр хүчийг нь баг зэрэг бууруулж өнгөдөг өнгө бол усан цэнхэр өнгө. За түүнчлэн бургунди буюу улаан хүрэн өнгө ба олив ногоон өнгө хоорондоо маш мэдрэмжтэй
гоё хослыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр намар үе шиг ийм хүүтний сэрүүний уйлралд бол харахад л дулаахан коуси мэдрэмжийг бол төрүүлэх увдастай өнгөө гэж үзэж байна. Слайм ногоон эсвэл бүр неон ногоон гэх хөнгөнүүд энэ жилийн тренд гэж харагдаад байгаа. Өдөр тутамд эрсдэлтэй. Миний хувьд ч гэсэндээ неон ногоон, ер нь ногоон өнгийг маш болгоомжтой хувцсны шүгэнд ойруулдаг. Гэхдээ иймэрхүү төрлийн ногоон өнгийг саарал өнгө үнэхээр гоё зөөлөж чаддаг. Тэгэхээр жишээлбэл одоо саарал өнгийг 80% оруулсан байхад 20% нь слайм ногоон эсвэл неон ногоон юм өнгөнүүдийг оруулж өгснөөрөө илүү тэнцвэртэй, дитэйл дээр илүү анхаарал татсан дүр төрхийг бүрдүүлэх боломжтой бол. За жил бүрийн намар өвлийн үйлдвэрлэлд зайлшгүй гарч ирдэг. Одоо юу гэдгийг нэлээд сонгодог болсон материалууд байдаг. За ерөөсөө намрын үйлдвэрлэлийг ямар материалаар төсөөлөх вэ гэж надаас асуух юм бол яахын аргагүй илгэн материал хамгийн түрүүнд санаанд буудаг баг жишээ нь. Гуталч бай, цүнхч бай, блейзерч бай, суйд буюу илгэн материалд дурлахаас өөр аргагүй. Ralph Lauren дээр яг миний энэ яриад байгаа шиг маш гоё илгэн материалтай тийм ээ дурлахын аргагүй загварыг танилцуулсан байгаа. Fendi дээр ч гэсэндээ өдөр тутамд шууд аваад өмсөхөд боломжтой илгэн загваруудыг санал болгох. За түүний дараа арьсан хэлэл гэхээр rock and roll, blazer, jacket-ууд санаанд ордог штэ. Гэхдээ энэ үйлрэлд бол илүү дэгжин, илүү тансаг, ийм шик мэдрэмжтэйгээр арьсан хөрмүүдийг санал болгож. Chanel брендийг харах юм бол бүхэлдээ хар өнгөтэй арьсан сетийг хүртэл ерөөсөө уйтгартай мэдрэмж өгөхгүйгээр шийдэж чадсан. За мөн Stella McCartney дээр гарч ирсэн гялхаар ийм арьсан хөрмийг харах юм бол үнэхээр донжтой мэдрэмж өгч байгаа тийм ээ. Гэхдээ таны хувьд дан ганц ийм урт арьсан хөрөм өмсөхөөр хэтэрхий уйтгартай санагддаг бол Louis Vuitton дээр шиг гуталсан хүн дээр илүү акцент өгсөн нь өдөр тутмын хувцлалтад өгчвээ юм нэг тип гэмээр санагдсан. За түүнээс гадна Hermes, Attico, Amiri гэх мэтчлэн олон брэндүүдээс арьсан тренч пальто маш их одоо санал болгож байгаа харагдчихна. За энэ мэтчлэн арьс шарны эзлэх байр суурь нэлээд одоо томорсон тийм ээ хүрээгээ тээсэн болвол өслөг эдлийн эзлэх хүрээ улам багасж байгаа мэдрэмж төрүүлсэн. Өслөг хөрмийг өмсөхөөр хитрхи юм дива мэдрэмж төрүүлдэг. Бас хитрхи жоохон овор нэмээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг хүмүүст зориулагдсан гэмээр өслөгийн хайрцааг нэлээд багасгаж өгсөн нь бас сонирхолтой санагдаж байгаа. За Chloe дээрх загварууд нэг хэсэгтэл загварын шоун дээр огт үзэгдээгүй байсан өслөг эргэсэн захтай эсвэл өслөг ханцууны оруулахтай жакетууд эргээсэн нь өдөр тутамд өмсөхөд илүү ойр санагдсан. За энэ үйлрэлд гадуур хувцсны хэлбэрт power мөрөөд нэлээд авангаалсан гэж дээр ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр өслөг эдэл дээр ч гэсэндээ мөн адил мөрдний хэмжээг нэлээд томруулж өгсөн. За хэлбэрийн хувьд хэтэрхий тод мөн материалын хувьд ч гэсэндээ нэлээд объемлог одоо анхаарал татгуйсан юм өслөг материалаар хийгдсэн. Тэгэхээр миний хувьд бол иймэрхүү загваруудыг алгасыг гэж бодсон. Харин илүү сонирхолтой загварууд хит хитээр ажиглагдсан нь Ferrari дээр офис маягийн хувцлалт дээр өслөг хормоо өмссөн байгааг бас олж харсан. Шаприла дээр ч гэсэндээ өслөг хормыг санал болгож байгаа нь ер нь бол гадуур хувцснаас илүүтэйгээр загварын мэдрэмжтэй юм ой сонголт юм шиг санагдаж байгаа. Хэрвээ та үнэхээр өслөг эдлийн фэн тийм ээ ямар өслөг эдлээ сонгох вэ гэж хэрвээ надаас асуух юм бол аврах том шууба гэхээсээ илүүтэйгээр арай илүү залуу цэвэрхэн уур амьсгал өгөх богино crop өслөг эдлийг илүү санал болгомоор санагдсан. Dior, Miu Miu, Eratane гэх мэтчлэн брэндүүдийн тайзан дээрээ гаргасан загваруудыг харах юм бол яг өнөөдөр өмсгдөх боломжтой юм шийдэл юм шиг санагдсан. Зүгээр нэг white jeans өргөн өмдөн дээрээ өмсгөх тохиромжтой эсвэл спорт маягийн сул өмдтэй хослуулахад ч тренди, хип мэдрэмжийг төрүүлж үнийг тайлч. Гэтэ та нар яг ийм тиймээс хувдан ийм гоё корсет шиг цээжвч маягийн зүйлтэй болмоор байгаа бол энийг хийдэг айгүй гоё уран гартай эмэгтэй байдаг. Сонирхож байгаа бол энэ Instagram хаягруудын бичээд захиалга өгөх боломжтой шүү. Өнгөрсөн жилийн намрын өвлийн загварын шоуг харах юм бол нэлээд дуйлаан татсан нэг тод хээ байгаа. За энэ бол 90-ний хээ байсан. За гэхдээ улирлын онцлогоос хамаарат хавар зунда цэцгийн хээ, полка дот, цэгийн хээ гэх мэтчлэн хээнүүдээр ингээд солигдоод хэсэгтэн мартагдсан. Харин эцэст нь энэ жил амтны хээ дахин эргэн ирсэн. Эргэн ирэхдээ эргээс ганцаараа биш. Ерөөсөө зоопарк тэр чигтээ ороод ирсэн юм шиг мэдрэмжийг төрүүлж байгаа. За барын хээ
үнэнийхээ, зебрахээ, могоонхээ их хүртэл гарч ирсэн. Мэдээж энэ нь бол максимализм нэлээд дэлгэрч байгаатай холбоотой болов гэж бодож байна. За өмнө нь бол амьтныхээ хэрэглэн гэхээр хитрхийн юм секси мэдрэмж тийм ээ бие гэрэлтсэн ч юм уу байдлаар илэрхийлэгддэг байсан бол энэ удаад бол илүү тансаг, илүү ихэмсэг боловсралтай төрх болж өөрчлөгдсөн. За Сен Лаврын дээрх загваруудыг харах юм бол өргөн мөртэй ерөөсний хээтэй загварыг гаргасан нь бол бас л нэлээд хүчтэй импрешн өгчээсэн. За тэр одгоо Fendi дээр ч гэсэндээ PVC маягийн материалтай тийм ээ гялалцсан загваруудыг санал болгож байгаа сонирхол татж байгаа. Харин өдөр тутмын хувьцлалд илүү тохиромжтой, илүү даруй хэрнээ бас тренди мэдрэмжээ хадгалсан загваруудыг бол Kate дээрх загваруудыг харах юм бол Leopard-ыг олон өөр төрлийн айтемсууд дээр санал болгосны тэр дундаас хар өнгийн суур хувцсан дээр корсет маягийн цээж хувцсыг Leopard Kate-гээр гаргасан өдөр тутамдаа өмсөхөд боломжтой бас өөр айтемдээ салгаад өмссөн ч гоё загварлаг мэдрэмжээ хадгалах юм айтем юм шиг санагдчихэв. Мөн түнчлэн Versace-гийн хэсэгчлэн оруулга болгож оруулсан амтны хээтэй хувилбарууд нь өдөр тутамд хэрэглэхэд бол маш амархан санагдчихсэн. Phoebe Philo эсвэл Attico шиг бүр зориуд тодотгож тийм ээ могоон хийг хүчтэй гаргасан элементүүд ч гэсэндээ боломжийн санагдчихлаа. Гэхдээ цүнх гутлан дээр илүү оновчтой ахын болов гэсэн мэдрэмжийг бас төрүүлсэн. Харин таны хувьд могоон хийнд дуртай ч гэсэндээ арай эдгээр загварын шоунуудыг бодвол арай энгийн өдөр тутмын байдлаар өмсөхийг зорж байгаа бол 2-3 өөр өнгө оролцоогүй дан ганц нэг өнгөөрөө хийгдсэн могоон хийг сонгох юм бол илүү эрсдэлгүй бас удаан өмсгдөх боломжтой гэж харна. Ер нь надад ч гэсэндээ нэлээд ярддаг асуултуудын нэг л дээ. Ийм хээтэй загваруудыг яаж өмсөх юм бэ гэдэг. За тэгэхээр миний зөвлөгөө юу вэ гэвэл хээтэй загваруудыг ихэвчлэн нүүрнээсээ холдуулж өгөх юм бол эрсдэлгүй сонголт болж өгдөг. За хэрвээ та анх удаа хээтэй загварыг өмсөж байгаа бол цээж хувцсан дээр гэхээсээ илүү доогуур хувцсандаа тийм ээ өмдөн дээр эсвэл юбкэн дээр сонгож өгөх нь үр дүнтэй авах болно. Эсвэл бүр жижигхэн элементүүдээр хувцсны шүүгэндээ оруулж өгвөл бас их зүгээр утлан дээр ч юм уу, цүнхэн дээр, трефчин дээр, эсвэл бүс тэлэн дээр за мөн хүзүүний альчуур гэх мэтчлэн зүйлийг амтны хээтэй оруулж өгөх юм бол таны өдөр тутмын стилд амархан хувирах боломжтой. Мөн та ямар ч стилтэйгээс үл хамааран стил дээр маань им тэгчин point болж өгөх боломжтой болдог. Өнөөдрийн хамгийн сүүлийн хэсэг бол detail буюу аксессуарын тухай яригдах. Тэгэхээр ямар аксессуарыг би яг ярих гээд байна гэхээр энэ удаагийн загварын шоун дээрээс бүснүүд хамгийн их анхаарлыг татсан. Үнэхээр нүд булаасан дэгчин загваруудыг Max Mara дээр танилцуулсан юм шиг санагдсан. За Max Mara-гийн онцлог бол ерөнхийдөө урт бальтонууд гадуур хувцсан дээр нэлээд төвлөрдөг штэ. Харин энэ удаа бальтон дээрээ өргөн бүс эсвэл давхар бүснүүдийг ашиглаж бүслэгийн хэсгийг тодотгож өгснөөр эмгтээлэг төрхийг илүү харуулах гэж зорьсон байгаа нь ажиглагдаж байна. За түүнчлэн Chaparral-гийн бүснүүдийг хардаг. За хувцс нь бол энгийн нэг танк топ өмсөд нэг сахин өмд ч юм уу байдлаар өмссөн байгаа. Нэлээд минимал харагдаж байгаа. Гэхдээ бүсийг давхарлаад өмсөхөөр тэр чигтээ максималист юм гоё уур амьсгал шууд үүсэж байгаа. Маш гоё детальтай олон давхар бүснүүдийг давхарлаж өмсөж байгаа. Үнэхээр бид нэр өдөр тутамдаа ингэж өмсөд явах боломжгүй ч гэсэндээ ямарваа нэгэн үдэшлэг ивентүүд дээр давхар бүсний энэ хүтрийг ашиглавал маш гоё хараа булам агуу гоё лук болно гэж санагдаж байна. Харин Chloe дээрх бүснүүдийг харах юм бол бүслэгийн түвшинг илүү доошлуулж өгсөн ташааг өргөн харагдуулж чадхуйц харагдаж байгаа. За түүнчлэн би Jill Sandra-ийн бүснүүдийг нэлээд онцлмаар санагдсан. Цаашдаа бол нэлээд тренди болох магадлал өндөр юм шиг санагдаж байгаа. За маш энгийн минимал дизайнтай хэрнээ өвдөгнөөс доошоогоо нэлээд унжсан тийм ээ. Бүслэгээр ороосон хэрнээ доошоогоо унжаад нэлээд үлдсэн загвар дээрээ давхарлаад нарийнхан бүсийг нэмж өгсөн нь бол ямар ч төрлийн гадуур хувцс, ямар ч төрлийн лук дээр нэмээд өгөхөд шууд амьлуулах юм хүчтэй харагдаж байна. Мэдээж өвлийн гадуур хувцснууд дээр ч гэсэндээ маш гоё хослон гэж бодож байна. Биеийн хэлбэрээ ч гэсэндээ баг зэрэгээр тодорхойд том пэлник куртны хагадуур иймэрхүү өргөн урт бүсийг бүслээд өгвөл бас заагурлаг харагдаж байна. Энэ удаагийн намар өвлийн шоунаас харахад шинээр ажиглагдж байгаа нэг зүйл анхаарлыг татсан. За би бас өнөөдөр та бүхэнд нэг хинт өгөх гээд нэг иймэрхүү байдлаар хувцалсан байгаа. Тэгэхээр та нарт таах гээд оролдоод үзтээ.
Энэ юу гэхээр цаг хугацаа хэдэн зуун жилээр ухраагаад Викторийн үе, романтизмын үеийн дитейлүүдийг санагдуулан хувцснууд маш ихээр харагдчих. За олон брэнд дээр хунаастай зах хамгийн их ажиглагдсан. За Chanel бол яг иймэрхүү шифон блоус дээр хунаастай захнуудыг ашигласан. За түүнчлэн Александр Маккуин дээр бол илүү баригдмал гэмээр бас юм уран баримлаас жишээ авсан мэт готик маягийн тийм ээ дээшээ өргөссөн хэлбэрийн зах. За зарим тохиолдолд бол лейс торон давуугаар хийсэн хувилбаруудыг ч гэсэн гаргаж байгаа. Louis Vuitton дээр хэмжээний хувьд нэлээд тоон боловч мөн л хуучны хэм маягийг нь авалж плат даашинцнуудад ч гэсэндээ захны үргийг гүйцэтгэх юунастай хоолойг нэмж өгсөн байгаа. За зарим тохиолдолд харах юм бол чокер хүзүүний зөвлөлт шиг хэрнээ хунаастай захны хувилбар бас олон гарч ирэхээр харагдаж байна. Тиймээс энгийн кэшл төрөхөд ч гэсэндээ иймэрхүү элемент нэлээд ажиглагдах болов уу гэж бодлоо. Яг л нөгөө романтизмын үе, эсвэл Викторияны үеийн, за ялангуяа Элизабет хатны үеийн хувцлалтын хэм маягийг нэлээд тодотгосон гэж харагдаж байна. Эцэст нь торон хормоны дитейлийг заавалчгүй дуртахгүй өнгөрөхгүй байхын аргагүй тийм ээ. Амар өвлийн олон цуглуулгад харагдаж байгаа гол элемент, гол дитейлүүд бол яг юм торон хормонууд нэлээд орж өгч байна. Романтик эсвэл бүр готик мэдрэмжтэй уур амьсгалыг бас төрүүлж байна. Chloe, Dior, Fendi, Saint Laurent, McQueen, за Stella McCartney гэх мэтчлэн брэндүүд дээр хуучны хэм маягаас сэтүүлсэн торон материалуудыг өргөн ашигласан бүх хар цагаан өнгө хамгийн их давмгайлж байгаа харагдаж байна. За ерөнхийдөө бол намар өвөл сэрүүний уйлрал бол яахын аргагүй лееринг буюу давхарлаж өмсөх аргачлалыг ашиглах хамгийн боломжтой уйлрлыг шүү дээ. Дузаан ноосон цамц гадуур хувцсны доогуур хэсгэн торон хормоц хуугаад өгөхөд л тийм нэг Whitney паргаар жоохон хүнд мэдрэмжийг хормын дотор ийм хөнгөн илүү сэргэг мөдөр солих боломжтой айтем бол яхаа аргагүй торон хормон болж ирж байна. За ингээд энэ хүртэл намар өвлийн загварын голлох чиг хандлагуудыг харлаа. За миний хувьд бол трендийг дагаад заавалчгүй хувцсны шоу бүхлээр нь трендийн загваруудаар өөрчлөх ч юм уу эсвэл ийм трендүүдийг заавалчгүй оролдоод үзээрэй гэж одоо санал болгохоос илүүтэйгээр өөрийнхөө хувцсны шоугийг дахиад нэг хараад үзээрэй тийм ээ. Магадгүй 2 жилийн өмнө ч юм уу 3 жилийн өмнө аваад мартчихсан ирүүлсэн хээтэй загварууд байхыг үгүйсэхгүй. За ажлынхаа хүрээнд би хүмүүсийн хувцсны шоугийг ерөнхийдөө харж хахад яг өөрийнх нь мартсан айтемууд ганц нэг ширхэгч болтгой заавал гарч ирж байдаг. За хамгийн гол нь улирал солигдох бүрт би юу өмсөх вэ гэдэг асуултанд ганцхан оновчтой хариулт гэж байдаггүй гэдгийг санаарай. Биеийн хэлбэр, биеийн пропорц, хайрцаа, нүүрний хэлбэр, за өөрт тохирох өнгө, хэнүүд, материалууд гэх мэтчлэн маш олон хүчин зүйлсүүдийг тооцоолж яг өөрт тохирсон стилийг сонгох юм боломжтой болдог. Хэрвээ танд өөрийн стилийг дахин шинээр бүтээхэд тусламж хэрэгтэй байгаа бол Instagram хаягаар маань надтай холбогдоорой. Хувийн хэв маягаа бүрдүүлэхэд тань тус болох тусламж, үйлчилгээг танд санал болгодог байгаа шүү.